нэг 7 сарын 31-нд олон нуураас хөдлөөд нэлээд олон цагаас хаад тэгээд энэ нөгөө нуурын дээр ирчлээ. Энэ нөгөө нуур яг юмд 3 байгаа юм. За ингээд энд хонхор болсон. Одоо энд тэр урд талд архиагийн улсын ноён өргөл мөст гэдэг өргөл одоо ингэж харагдаж байгаа. За бидний хамж байгаа газараас. За ийм гоё газар. Сарын дэглээ өглөө бид нар босч аваад 2 дахь ногоо нууран дээр ичээд байж байна. Энэ бол одоо 2 дахь ногоо нууран ингээ харагдаж байгаа. За энэ ногоо нуурнаас ирнэ. Маш их хурдтай, хурцтай ийм гол одоо гараад энэ маань явсаар байгаад өчигдрийн тэр ногоо нуур руу очиж байгаа байна. Тэр нөгөө ногоо нуур тэр харагдаж байна. Kita hajud menghindar nogone. За ингээд 3 нууранд дагуул нэрлээ үзлээ. Энэ нэг нуурны энэ зэг дээрээс харин бүгдийг харж болох юм шиг байна шүү. За 2 дахь нуур нь бол одоо ингээд энэ харагдаж байна. Энэ зэг дээрээс харагдаж байгаа нь энэ. За 3 дахь нуур нь бол одоо энд харагдаж байгаа. 3 дахь нуур маань энэ байна. За ийм 3 нуур одоо 3 ногоо нуур энэ аманд одоо байрлдаг юм байна. Энэ бол үндсэндээ ямар ам уу гэхээр зэрэг яг дэглээ цагааны арын араас их авсан тэгээ харьхран гол руу цутгаж байгаа ийм ам юм байна. 4 дахь нуур нь гэж байна. Бас юм ногоо өнгөтэй нуур ийм нуур 5 дахь нуур нь одоо энд нэг юм жижиг ногоо мөш өнгөтэй ийм нэг жижиг нуур байна. За ингээд энэ аяллаараа бид нар энэ 5 нуурыг сайхан тойрч бүгдийг үзлээ. Энэ 2 нуураас гадна энэ хатан дээрээс энийг цам юу дэглээ цагааны гарталын энэ нуур бас харагдаж байна. Түрүүн би нэг зэг дээрээс 3 нуур харуулсан. Энэ зэг дээрээс бас энэ 2 нууртай энэ 3 нуурыг харуулсан. Ингээд 5 нуурын аялал их сайхан боллоо. Тэр цааталыг харагдаж байгаа тэр цастай өргөл бол
Архирагийн ноён оргил мөст өглөө майхнаас гоё харагдчихсан. Одоо жаахан үл өгсөн байна. Нөгөө нууруудаа үзээд уруудаж явна. За энэ нуурнаас гарч байгаа голууд ингээд хоёр сугнаас нийлээд ингээд цаашаа ийм гоё газар байна да.